Лавстаах нь Монголын хөлбөмбөгийн холбооны үндэсний дээдлигийн тэмцээний 2025-аас 2026 оны удирлын за сүүлийн тоглолтуудаа хийж байгаа. Хоромхон болон Вестерн ногоодын удирлын 20 дахь тоглолтыг шууд амжилт өргөх гэж байна. Араас мөргсөн. За энэрл гаргаад байна. Энэрч ерөн тогтмол гараанд тоглож байгаа тоглогч үлээ. Хоромхоны 2 дугаар дор эхлээд бол. Яа, гой болон гарч ирсэн. Хөлн амжилт гой орж ирсэн. Халганы дээг өрсөлдөчлөө. Яа, яг үсгэлтээс алгаж хаагаад болон боллоо. Төгөлдөр яа 2 3 тоглогч байсан тэгээд. За энд бол отон байхгүй шүү. Мэд сайхан дөрүүлээд хүрэхээр байрлал. За өөрөө дуусгач болохоор хөндлөн хаялаа. Энэ удаад гой дамжуулт өгсөн. Батодын довтлогоо амжилттай. За Вестерн клубээс сөрөг довтлогоо амжилттай болж Мэд сайхны дамжуултаар Бомуучрлын Батод тоглолтын 45 дахь минутанд тооны харьцааг нэгтгэг болгоно нэлээ. За энд отонгуу гой гаргаж өгсөн. Тэгээд Мэд сайхан хаалгачийг өөр дөр анхаарал татагдсан гараад ирснийг мэдээд за 5 шугам дагуулад хөндлөн хайсан Батодын бөмбөг байлаа да. Вестерн ч гэсэн өөрсдөө олон боломж алдсан. За ихтэй Батод нэг голыг оруулж чадсан. За ингээд тоглолтын ихний хагас нэгтгэг харьцаатай Вестерн ног Батодын голоор тэргүүллээ. 15 минут цэцэрлээд 2 дугаар хагасаар тоглолт өргөжлөнэ. За зогтлон хаалгач эсрэг гараад ирсэн. За хамгаалагч өсгөөс яаж чадсангүй. Тэгээд 2 тэг болгож байна. За тэгээд унахаар одоо тэгээд ялч тоглох зэхэл дуусчих гээд. Тэгээд отлогч За хүнлээсэн гол оржээ. За хаалганы өмнө хоромхны 4 5 тоглогч байсан. Замлан гол хийжлээ. За хүнлээсэн бөмбөгөн дээр амжилттай төгсгөж гол болгож чадлаа. Таштава төв рүү өгөөд эндээсээ захаад баруундаа гаргасан. За баруунаас Соёнбаатар хөндлөө оруулаад за тэгээд замлан хаалгач ер нь бас барил барьцаар мөг алдсан байх шүү. Тоглогч бас бомбоор орно. Хантерс дээр л яг хаалгач ярих хэрэг 2 хаалгач ээлжс тоглоод байгаа учраас бас жоохон харьцаадгүй. За хөндлөн дамжуултан дээр төгсгөл хийцээ. Сингүү баяр талбай солилцоогоор орж ирсэн тоглогч хийцэн үү. За Наранбаяр харагдчих. Наранбаяр хөндлөн дамжуултыг тусгаад гол оруулчихж байгаа юм байна. За нилээ хэдэн тойрог, нэмэлт тойрог эхлээд гол оруулаг байсан. Сүүлийн тоглолтууд дээр нь жоохон гол оруулаг байсан. За жохлоо өнөдөр нэг голын дамжуулт бүртгүүллээ. За Наранбаяр гол орууллаа. Лигийн тэмцээний систем бас өөрчлөгдөж магадгүй л харагдаад байгаа. Энэ жилийн хувьд бас өөрчлөлт гарсны нэмэлт тойрог байлаа шүү дээ. За татсан. За шүгчийн тоглолтыг дууссныг зарлаа. 3-1 харьцаатай Вестерн ног хоцсноор 2025-аас 2026 оны удирлын үндэсний дээдлигийн тэмцээний 7 хожид авлаа. 24 оноотой удирлыг 6 дугаар харьяар дуусглаа. За өнөөдрийн тоглолтод Мэд сайхны 2 голын дамжуулалтаар эхний 2 голыг Батод жавхланаар оруулсан бол сүүлийн голыг жавхлангийн дамжуулалтаар Наранбаяр оруулж тооны харьцааг 3-1 болгосоо.